Архим үзэгчтэй CG News мэдээллийн хөтөлбөр олон улсын мэдээллээр үргэлжилж байна. Анхаарлаа хандуулна. 31-р удаагийн зуны олимпийн наадам эхлэхдээ зэрэгцсэн Оросын холбооны улсын тамирчдыг олимпиад оролцуулах хэсэг талаарх асуудал олон улсын анхаарланд өвд байсан юм. Оросын холбооны улсыг төлөөлж Риогийн олимпиад оролцох боломжтой байсан тамирчдын тодорхой хэсэг эрхээ асуулж нутаг бутсан бол олон улсын паралимпийн хороо Оросын баг тамирчдыг гонсойлох дахин нэг мэдэгдлийг хийсэн байна. Риогийн паралимпийн наадамд Оросын тамирчид оролцох эрхгүй болсон талаар олон улсын паралимпийн хорооны ерөнхийлөгч Филипп Крейвен мэдэгдээд байгаамаа. Энэ шийдвэрийг Оросын ард түмэн ихээхэн бухимдалтайгаар хүлээн авч байна. Паралимпиад оролцох Оросын багийг бүхэлд нь инхүү нутаг буцаах харуулж байгаа нь зөвхөн спортын салбарт бус олон улсын харилцаанд нөлөөгөө үзүүлж болзошгүй байна. Оросын холбооны улсын тамирчдыг төрийн санхүүжилт бүхий тусгай хөтөлбөрт хамрагдан сэргээж хэрэглэж тэмцээн уралдааны үеэр булхаацсан хэмээн үзэж байгаажээ. Олон улсын олимпийн хороо болон олон улсын паралимпийн хороо энэ мэд босромог үйлдэлийг зүгээр өнгөрүүлэх нь цэвэр өрсөлдөөний орчинг тохирдуулна хэмээн мэдэгдсэн удаатай. Улмаар медаль болон амжилтын дээр шудраг ёс ноёлох ёстой гэсэн урайг гаргаж ирээд байгаа юм. Харин Оросын ард иргэд паралимпиад оролцох баг бүрэлдэхүүнийг нь инхүү буцааж байгаад сэтгэл дундуур байна. Тэд сэргээ ширгэлтэн тогтоогдсон тамирчдыг л шийдэх хэрэгтэй. Харин шударгаар өрсөлдөж ирсэн тамирчдад олимпийн эрх олгох нь зүйтэй хэмээн үзэж байна. Манай улсын баг тамирчдыг нутаг буцааж байгаа нь цэвэр улс төр юм шүү дээ. Үүнийгч бид таамаглаж байсан. Гэвч паралимпийг ийм зүйлтэй хутгаж байгаа нь бидэнд таалагдахгүй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бүхнийг даван туулаад амжилт гаргаад паралимпиад оролцох гэж байхад шүү дээ. Миний хувьд сэтгэл маш дундуур байна. Харин олон улсын паралимпийн хорооны шинжээчид болон олон улсын сэргээшийн эсрэг агентлаг хамтран Сочигийн паралимпийн үеэр Оросын баг тамирчид допинг хэрэглэсэн байсныг яв цав тогтоосон учраас дээрх шийдвэрт хүрснээ хэлж байгаа юм а. Оросын холбооны улсыг төлөөлөө олимпийн хөндийн өргөлтийн төрөлд оролцох гэж байсан тамирчид мөн л эрхээ асуулж нутаг буцаад байгаа илээ. Тэгвэл олимпийн эрхээ асуулсан тамирчид Москва хотод хөндийн өргөлтийн тэмцээнд оролцож байна. Ираклын спортын клуб олимпиад оролцох эрхгүй болж сэтгэл дундуур үлдсэн тамирчдад боломж олгох үүднээс инхүү тэмцээн уралдаан зохион байгуулад байгаа юм байна. Зохион байгуулагчдын хэлж байгаагаар тамирчид олимпиад оролцохоор асар удаан хугацаанд бэлтгэл хийж хүч чадлаа бүрэн дүрэн гаргахад нэгэнт бэлэн болоод сайжээ. Гэвч олон улсын олимпийн хорооны тавьсан хоргийн улмаас тамирчид өөрсөддөө нөөцлөд байсан хүч чадал, ур чадвараа гаргах боломжгүй болсон учраас ийхүү тэдэнд боломж олгохоор зоржээ. Москва хотноо болсон тэмцээнд дэлхийн чансаагаараа тэргүүлдэг Тима Туриева, Татьяна Киширина зэрэг тамирчид оролцож байгаа юм а. Тэд сэтгэл гонсгор байгаагаа илэрхийлж хэвлэлд ярилцлага өгсөн байна. Ингээд үзэгч та бүхэн дэлхийн авраг Тима Туревагийн яриаг хүргэж байна. Манай улсын тамирчид үнэхээр хүндхэн байдалд байна. Миний сэтгэл хоосорчихсан юм шиг санагдаж байна. Тамирчин хүнд энэ бүгд үнэхээр хүнд тусч байна. Энэ тэмцээнд оролцож би сэтгэлээ багч болов хөнгөлж удаан хугацаанд базаасан бэлтгэлийнхээ үр дүнг мэдэрлээ. Гэхдээ бид хөдөлмөрлсөөр авах болно. Бидний талд шийдвэр гарах хүртэл бэлтгэлээ базааж өөрсдийгөө улам бүр чадахжуулах болно. Дараагийн мэдээллийг хүргэе. Тэгэхээр Иран улсын эрх баригчид цөмийн физик Шахрам Амирыг эх орноос урвсан гэх шалтгаанаар цаазалсан мэдэгдсэн байна. Шахрам Амир нь 2009 онд гинт ор сургаггүй алга болсон бөгөөд хожим Америк нэгдсэн улсад аж төрж байгаа нь тогтогдсон байна. Түүний алга болсон шалтгааныг хэд хэдийн анзаар тайлбарладаг бөгөөд зарим их сурвалжууд Меккад аялаж явсан цөмийн физикчийг Америкийн тал хулгайлсан хэмээн мэдээлдэг юм а. Мөн түүнийг өөрийн хүсэлтээр Америк нэгдсэн улс руу оргон зайлсан ч гэж тодорхойлдог юм. Шахрам Амир 2010 онд Тегеранд иргэрсэн бөгөөд тэрээр Америк нэгдсэн улсын тагнуулын төв газрын хараа хяналтанд байж байгаа зогцсноо хэлсэн байдаг. Тэрээр Пакистаны элчин сайдын яамд хандаж эх орон руу буцааж өгөхийг хүссэн ажээ. Иранд иргэн ирэх үед нь хүмүүс Шахрам Амирыг улсын баатар мэтээр хүлээн авч байсан ч удалгүй баривчилсан байна.
Түүнийг Америк нэгдсэн улсад улсын нууцтай холбоотой мэдээлэл өгсөн хэмээн буруутгасан бөгөөд үнэхээр Шахрам Амир нууцлал өндөртэй мэдээлэл рүү нэвтрэх хэрэгтэй байсан байна. Ираны дээд шүүх Шахрам Амирын хэргийг хилэлцэж үзээд цаазаар авах шийдвэрт хүрсэн гэдгийг албаныхан мэдээлж байна. Иранд эх орноосоо урвсан хэрэгт 10-аас дээш жилээр хорих эсвэл бүр цаазаар авах ялгаанууд юм а. Америк нэгдсэн улсын эрх хоригчид Америк өөрийн сайн дураар ирж улсынхаа нууцтай холбоотой мэдээллийг өгсөн хэмээн мэдэгдэж байсан байна. Хөтөлбөртөө хамтдаа баярлалаа. Ингээд дараагийн мэдээллийг хүргэе. Тэгэхээр Японы эзэн хаан Акихито арт түмэндээ хандан телевизийн мэдээлэл хийхээр болсон байна. Энэ түүний 2 дахь удаагийн телевизийн мэдээллээр нэрлэгдэж байгаа бөгөөд тэрээр хаан ширээнээсээ буух болсон талаараа тайлбар хүргэх гэж байгаа ажээ. Өнгөрсөн сараас Японы хэвлэлүүд эзэн хаан ширээнээсээ буух хүсэлтэй байгаа талаарх мэдээллийг дамжуулж эхэлсэн байдаг. Үнэхээр ч Японы эзэн хаан Акихито суудлаасаа буух гэж байгааг олон улсын мэдээллийн агентлагууд дамжуулсаар байна. Өдгөө 82 настай эзэн хаан эрүүл мэндийн шалтгааны улмаас ийхүү суудлаасаа буух шийдэлд хүрээд байгаа ажээ. Зүрх судасны өвчин хүндэрсэн эзэн хаан Японы эзэн хааны гүйцэтгэх ёстой үүрэг хариуцлагыг цаашид дааж явах боломжгүй болсон байна. Улс төрийн эрх мэдэл байхгүй ч гэлээ Японы эзэн хаан үндэсний эв нэгдэл хүчрхэг байдлыг илэрхийлж болж ард түмнийхээ оюун санаанд үнэт зүйл нь байж ирсэн юм. Тиймээс ч эзэн хаан улсаа төлөөлөн олон чухал арга хэмжээ уулзалтанд оролцож инх тайван найрсаг харилцааны илэрхийлэл болсон олон арга айлчлалуудыг хийх ёстой байдаг юм а. Гэвч өнөөгийн эзэн хаан нас дээр гарч дараалсан олон айлчлал уулзалтуудад оролцох боломжгүй болоод байгаа юм а. Тиймээс шинхүү суудлаасаа буух шийдвэр гаргахад хүрээд байна. Японы хаан засаглал 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд эзэн хаан Акихито удмынхаа 125 дахь хаанаар нэрлэгдэх юм. Түүнийг суудлаасаа буусны дараа хаан ширээнд ханхүү Нарухито залрах юм а. Эзэн хаан албан ёсны телевизийн мэдээлэлээ цацсны дараа Японы ерөнхий сайд мөн ард түмэндээ хандан мэдээлэл хийх ажээ. Колумбусад өчигдрөөс дэлхийн хамгийн том цэцгийн үзэсгэлэн зохион байгуулагдаж эхэллээ. 59 жилийн турш тасралтгүй зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээ нь ховор ер бусын үзэсгэлэнтэй цэцгүүдийг нэг дор цуглуулдгаараа алдарсан юм. Тус арга хэмжээ нийслэл Богота хотоос 250 км-ийн зайд орших Медельин хотод эхэлсэн юм. Наадамд оролцогчид өөрсдийн тарж ургуулсан цэцэгсээр томоохон баглаа бэлдэж оролцож байгаа юм. Зарим цэцгийн баглаа 150 кг жинтэй байгаа бөгөөд хамгийн ховор сонин цэцгсийг энд худалдаалж байгаа ажээ. Цэцгийн фестивал 7 хоногийн турш үргэлжлэх хэдий ч ховор үзэсгэлэнтэй цэцгсийг харахыг хүсвэл яар авчлах хэрэгтэй юм байна. За учир нь зарим төрлийн цэцгийн амьдрах хугацаа хэдхэн цаг байдаг ажээ. Энэ арга хэмжээний үеэр оролцогчид нь өөр хоорондоо туршлага солилцож ховор ургамлын үрийг худалдаалдаг байна. La cultura, sobre todo la cultura. Цэцгийн баглыг ингэж томоор хийх нь надад маш их таалагддаг. Манай соёл уламжлалын нэг хэсэг л дээ. Энэ дээрээ гайхалтай цэцгсээр нүдэ хужирлаж байна. Хотод маань ийм арга хэмжээ олж байгаад бахархах сэтгэл төрж байна шүү дээ. De esta fiesta, porque esto es Colombia. CGNS мэдээллийн хөтөлбөр үзэгч та бүхэнд олон улсын мэдээллийг хүргэлээ. Хөтөлбөр үргэлжлэнэ.